бичлэгэн дээр болохоор амьдралдаа бүр яг одооноос заавал гаргах 5 өөрчлөлт гэсэн тиймэрхүү сэдвүүтэй бичлэг байгаа. Энэ бичлэгээс ерөөсөө гарч болохгүй та нар заавал дуустал нь үзэх ёстой шүү гэж бас хэлмээр байна. Яагаад гэвэл аюул чухал зүйлийн тухай ярьж байгаа учраас би саяхан Instagram дээр нэг санал хүсэлтийн poll явуулсан. Тэгээд дэлгүүр хэсэгтээ та нар нэг удаагийн ууд, пластик ууд гэх мэт тийм уудаар одоо хүнсээ цуглуулгүй гэж Instagram дээр одоо асуусан чинь 50% нь тийм гэж тэгсэн байсан. Тэгээд 50% нь үгүй гэсэн байсан. Амьдралдаа ер нь гаргах өөрчлөлт аягүй их байдаг мөртлөө энэ өөрчлөлт ямар өөрчлөлт вэ гэхээр аягүй амархан 5 өөрчлөлтийг гаргаад байгаль орчиндөө ээлтэй байх юм 5 арга зааж өгнө. Тэгээд та нар энийг одоо амьдралдаа хэрэгжүүлвэл өөрийнхөө амьдралд тэр байгаль орчиндөө ч тэр ээлтэй байж чадна гэсэн. Энэ өөрчлөлтийг гаргаснаар мөнгөнд чимнэлтэй байж болно. Байгаль орчинд яг ямар зүйл болж байгаа, яагаад биднэрт одоо ийм чухал байгаа вэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Би уг нь ингээд бичлэгээ хийхдээ хүмүүст ингээд хуваалцаад урайлаарай гэж ерөөсөө нэг хэлдэггүй. Гэхдээ энэ бичлэгийг үзснийхаа дараа заавал одоо хүнтэй share хийгээд Instagram story дээр хуваалцаад share хийгээд одоо хүмүүсийг урайлаарай. Нэгт болохоор нэг удаагийн хэрэглээгээ багасгах. Тэрний яг юу гэсэн үг вэ гэхээр пластик, аяг, пластик, усны сав гэх тиймэрхүү байж байгаа. Чадвал бүр болох. Тэгээд бүр жишээлбэл өөрийн гэсэн юм аягтай болох. Тэгээд зарим кофе шопнууд тиймэрхүү юмыг одоо юу encourage хийх, хүмүүст ингээд хий гэдэг encourage гэдэг юу гэдэм бол уучлаарай тэр үгийг үнэхээр мэдэхгүй байна монголоор одоохон толгойн дотор орчихгүй байна. Гэхдээ кофе шопууд ер нь газрууд ингээд ийм зүйлийг encourage хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ талаа өөрийнхөө ингээд савтай кофе авъя гэвэл 20 центээр ч юм уу жоохон ч гэсэн багасдаг байгаа. Тэгээ Монгол ч гэсэн одоо кофе уудаг хүмүүс маш их байдаг тийм ээ. Кофе шоп орох гоё. Монгол байдаг кофе шопнууд ч гэсэн амар гоё байдаг. Тэгэхдээ тэднээс ингээд та нар өөрсдийнхөө аягийг авчраад цаасан аягаа ингээд болиулъя жишээ цаасан аяг хэрэглэхгүй та нар өөрсдийнхөө аягийг хэрэглэдэг болвол бид нэр та нарт 200 төгрөгийн ч юм уу 500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлье гэдэг ч юм уу тиймэрхүү төрлийн encouragement аягүй хэрэгтэй юм санагддаг. Тэгсэн ч тэгээгүй ч өөртөө очиод энэ дотор би кофег авъя гэд хэлвэл хүн бүр үгүй бид нар та нарт цаасан аягаа л өгнө гэсэн кофе шоп бол байхгүй гэж бодож байна. Ямар ч байсан иймэрхүү удаа аяг хэрэглэх тэгээд нэг удаагийн тийм халбах сэрээ таваг юу гэдэг юм плейт ерөөсөө тиймэрхүү юмнуудыг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ мэдээж одоо гадуур хоолно, гадуур юм идэж уун. Тийм болохоор тийм зүйлд арай хаяа хэцүү байдаг ч гэсэн аль болох чадхаараа багасгахыг хичээгээд ер нь толгойн дотор байнга бодож явах хэрэгтэй зүйлүүд юм гэж бодож байна. Өөр нэг чухал зүйл нь болохоор гадуур дэлгүүр хэсэгтээ хүнсээ цуглуулахдаа пластик одоо ууд хэрэглэхгүй өөрийн гэсэн тийм даван ууд ч юм уу тиймэрхүү зүйлийг аягүй хэрэглэх хэрэгтэй. Тэгээд жишээлбэл би лав ингээд өөрийнхөө үүр хөвчөнд нэг хийжээ дахиад нэг юм даун удаа тэрэн дотор хүнсээ цуглуулад явдаг. Тэгээд хаяа бүр тэрнээсээ ингээд боцноос илүү хүнс цуглуулсан үедээ л дахиж нэг ууд авдаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар хүнсээ цуглуулдаг. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр бас би нэг газараар явсан чинь нэг юм гоё үзэг олсон. Biodegradable, compostable гэдэг. Тэгээд яг ийм үзэг юм байна л да. Тэгээд ямар ч гэсэн үдгийг ингэж хэрэглчихэд тэгээд доторх запасыг авчаад тэгээд хөрсөн дотор хийчихээр сэрүүхэн нөхцөлд ялангуяа 4 сард ч юм уу одоо сэрүүхэн уур амьсгалтай газар хөрсөн дотор хийжвэл нарс мод ордог гинэ. Тийм болохоор энэ айгу зүгээр юм байлээ. Би энэ ямар ч гэсэн хэрэгж үзчихэд Монголд яг 3-4 сарын үеэр байвал ургуулж үзнэ гэж бодож байгаа. Гэтэ яг сайн мэдгүй л байна л да. Ямар ч гэсэн нэг иймэрхүү юм байлээ. Ингээд энэ айгу айтайхан санагцсан. Саяхан л ер нь яг иймэрхүү зүйлүүдэд амар ач холбогдол өгдөг болсон болохоор энийг мэдгүй хүмүүсийг хизээж би чи яаж байгаа юм бэ гэж юусаа бодохгүй та нар ч гэсэн намайг хизээ нэгэн пластик уутмат бариад явж байхыг харуул битээ тэгээрээ зүгээр л хаяа зүгээр одоо яахын аргагүй тийм байдалд хүрсэн үедээ хэрэглэх үе зөндөө байдаг учраас хоёрт болохоор шинэ бүтээгдэхүүн авахдаа маш сайн бодох хэрэгтэй. Одоо жишээлбэл ийм олон мейкап брэнд, хувцсны брэндүүд ийм гоё шинэ юмнууд дандаа гаргаж идэг тэгээд тийм шинэ гоё юмнууд гаргаалахаар бид нар өөрсдөө бодоод энийг ингээл авах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Энэ ингээл гоё юм гаргачлаа, энэ шинэ юм байна, энэ гоё юм байна гэж боддог. Тэгээд энийг бол би бол эсэргүүцэхгүй. Гэхдээ юм авахаас өмнө маш сайн одоо бодож явах хэрэгтэй юм шиг санагдсан. Би энийг яг саяхнаас л айгу бодож эхэлсэн. Яагаад гэвэл 8 сард яг Японоос 3 жилийн амьдралыг ингээд нэг хідэн чимдаа хідэн хайрцагт ингээд хийгээд Канада руу ирэхдээ айгүй их одоо хогн цаашаа тэгтээ зүгээр ингээд хэдхэн сар өмсөөд болцсон ч юм уу нэг тиймэрхүү хувцас айгүй их хавцан байснаа ингээд анзаарсан. Хавцан дуртай тийм хүн байж болох ч гэсэн тэднээсээ ингээд хүн donate хийх, даавуугийн donate хийх
хандив дүргөх гэл нэг тиймэрхүү зүйлд айгүй оролцож явах хэрэгтэй санагдсан. Тэгээд яг би болохоор өөрөө бас ингээд уцас сонор авах айгүй дуртай байхгүй. Тэгэл өөр гоё мейкап, скин care тиймэрхүү байвал авахыг хүсдэг. Гэхдээ ойрд яг ойрын хэдэн сарууд дандаа юм авахаас өмнө айгүй сайн боддог болсон. Би энийг олон жил хэрэглэх болов олон удаа хэрэглэх болов би үнэхээр их хэрэглэх болов надад үнэхээр их таалагдж гинэ үү гэдгийг ямар санаа акцептэрчсэн таалагдж гинэ үү гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй юм шиг санагдаад би ойр дандаа юм авахаас өмнө тэгж боддог болсон. Тэгэл брэндүүд ингээл гой юмнууд гаргаад хахаар үнэхээр амар санагддээ шүү дээ. Гэхдээ яг энэ удаан хугацаагаар ингээ хараад үзвэл үнэхээр биднэрт хэрэгтэй зүйл үгүй юу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэгээ fast fashion гэдэг юмыг ойлгох хэрэгтэй. Хэдхэн сарын турш айгүй trendy, айгүй гоё санагддаг хувцснууд хэдэн сарын дараа уйдгартай болоод хинч бүсгүй болчдөг хувцснууд зөндөө байдаг. Тийм болохоор тэрэнд одоо ингээ нэг хавтагдахгүй өөрийн гэсэн стайлтай болоод ч юм уу нэг тиймэрхүү зүйлээ тэрийг ингээд эсэргүүцээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд Монголд ер нь бол тэгээ thrift shop, комсийн дэлгүүр гэдэг баха. Thrift shop гэдэг тэр одоо нэг хүний хэрэглэсэн хувцсыг авах тэр тал дээр одоо миний ажигласнаар болохоор зарим монголчууд маань тэрийг айгүй муухай гэж боддог. Гэхдээ гадаадд ингээ хараад үзэхээр тэрийг бас хаяа зүгээр гэж бодоод байдаг. Ялангуяа ойрд ингээл байгаль орчин бохирдож эхэлснээр тэрийг бол бүр зүгээр гэж бодоод байгаа. Яагаад гэвэл fast fashion industry дэлхийн одоо байгаль орчинд маш муугаар нөлөөлдөг гэж үздэг учраас одоо зарим газрууд иймэрхүү дэлгүүрүүдээс хаяа юм авах нь зүгээр юм шиг санагддаг. Яагаад гэвэл шинээр хувцас авахгүй тэрийг ингээд дахин хэрэглэж байгаа энэ нэг удаан хэрэглэж байгаа болохоор хаяа бас зүгээр санагддаг. Гадаадууд харин ч thrift shop дэлгүүр хэсгийг харин жилүүд үздэг юм шиг санагддаг зарим хүмүүс нь. Тэгээ зүгээр юм тэрийг ингээ нэг амар муугаар бодоод хэрэггүй санагдав. Нэг бодлын тэгэж харах хүмүүсийг би бол яагаад гэж юусэн ингээл үгүй ингэж бодох хэрэгтэй гэсэн үзэл бодлыг тулахгүй ч гэсэн хаяа зүгээр харин ч эсрэгээр байгаль орчинд бас ээлтэй байж болох нэгэн арга шүү гэдгийг бас хэлмээр байна. Гуравт болохоор усанд бага хугацаагаар тэгээд би болохоор усан дорохтой ер нь бол 10 минутаас дээш нэг ороод байдаггүй. Яг хөө зүгээр янз бүрийн тест, scrub, mop, биенийхээ өсийг усах ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг хийвэл арай удаан ордог. Гэтэ энгийн үе зүгээр орохтой өсөө зүгээр угаагаад тэгээд би ер нь тэгээд айгүй хурдан ордог. Тэгээд энэ бол нэг амар илүү дутуу тайлбар хэрэггүй юм санаж ин зүгээр л усанд арай бага хугацаагаар ор. Тэгээд 30 минутаас дээш орох шаардлага ерөөс байхгүй шүү. Тэгэл хаяа яг зүгээр байн твтэх тиймэрхүү байдлууд угаасаа тэгээд self care илүүртэй ингээл очиад тавьж ингээл гоё санагдах юм байна. Дөрөв зүйл нь болохоор хоол ундаа гадуур ч юм уу өөрийнхөө гэр ч юм уу идэхээр дуустал нь бүгдийг нэгдэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо food waste гэдэг айгүй том асуудал болцсон. Хоолны хаягдал. Тэгээд Японы үедээ би нэг хоолны газар ажилладаг байсан байхгүй юу? Тэгээд хоолны газар ажилладаг байхад оройн ингээл амар их хоол хаяна. Тэгээд тэрнээс нь ингээд ажилчид нь хаяа ингээл нууцаар гэрлүүгөө авч явна. Тэгэхээр тэрийг өгн бид нар зөвшөөрдөггүйсэн л та. Гэхдээ ер нь бол гадуур дотор хооллохдоо гэртээ хоол хийсэн бол тэрийг заавал муудахгүйгээр хурдан шашин гэхдээ ер нь зүгээр дуусгаад хоолны хаягдал битээ ингээд оролцоорой гэж хэлмээрээ. Энэ бас дахиад нэг илүү дутуу тайлбар хэрэггүй юм санагдаж байна. Яагаад гэвэл зүгээр л хоолны хаягдал food waste гэдэг айгүй том асуудал болсон. Тэгээд та нар хоолндоо заавал өөрөө сайн идээрэй. Тэгээд би багтаас ерөөс ингэдэггүйсэн л та. Тэгээд одоо л ингээл яг ачаад бүгдийг ингээ ойлгож эхэлж байгаа учраас хоолнд идэхдээ би найлуулах чадхаараа ихэдхэн шашин гэхдээ чадхаараа дуусгадаг. Эсвэл ингээд өөрийнхөө порцийг сайн мэдэрч өөрийнхөө биеийг мэдэрч өөрийгөө өссөн өгөөг сайн бодож тэгэж хоолоо захиалдаг. Тавд болохоор хамгийн сүүлийн юм нь болохоор хогоо зөв ялгаж сурах. Монголд одоо ингээд годамжаар явахаар хогийн саунд нь ингээд хоёр өөр төрлийн байдаг шүү дээ. 2-3 өөр төлөв байдаг гэж магадгүй. Гэхдээ ер нь тэгээд тэрийг аягүй сайн уншаад ялгаад тэрийг ингээ мэддэг байх хэрэгтэй. Японд амьдардаг байхад л бид нар ингээл цагаан ут, ягаан ут, ногоон ут гэж бүгдийг нь ялгаж аягүй хийдэг. Тэгэл тэрийг ингээ ямар нэгэн буруу юм ногоон утанд нь хийгээд ягаан утанд нь тийм буруу юм хийчихэд бараг гэрийн гадаа тэрийг буцаад оруулаад ирсэн хайцсан эсвэл бүр имэйл бичээл энийгээ зөв хаягээл амар тэгж шаарддаг байсан. Заавал ингээ гадаадд амьдардаг байхдаа тиймэрхүү зүйлүүдийг хийгээд Монголд очиод тэрийгэ хийхгүй Монголд угаасаа юм байдаггүй юм чинь гэж бодоод хийхгүй байж болохгүй. Заавал угаасаа Монголд ингээл хотын уг нь годомжинд харахаар тиймэрхүү хогийн сав байдаг юм чинь тэднүүсийн сайн уншаад судлаад тэгээд юм шатааж болох юм энийг recycle хийж болд юм байна гэж зүгээр тиймэрхүү юмнууд дээр зүгээр ингээд энгийн ойлголттой байх хэрэгтэй. Тэгээд ер нь яг миний 5 ийм айгу амархан тэгээд
хүн болгон хийгээд байвал айгүй гоё том өөрчлөлт оруулах боломжтой энэ зүйлсүүдийг хийж эхлүүл бид нэр илүү гоё цэвэр одоо орчинд амьдарч чадах хаа гэж бодож байна. Тэгээд мэдээж энэс илүү өөр зүйлүүд байгаа. Тэгээд тэрний тухай би дахиад ингээ бодож олвол бичлэг хийн. Тэгээ ямар ч сан одоогоор бодож олсон 5 зүйлүүд нь бол энэ. Тэгээд энэ 5 зүйлүүдийг та нар хийж одоо хийдэг бол заавал хийж эхлээрэй. Хийдэг бол үнэхээр сайн байна. Тэгээд бүгд дор ийм амархан юм хийгээс учраас уг нь зүгээр. Тэгээд бид нар чаднаа. Тэгээд ямар ч гэсэн та нар заавал хийж эхлээрэй. Миний бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгэн дээр уулзъя. Би уг нь дараагийн бичлэгэн дээр нөгөө нэг Торонто, Канадаар ингээд аялсан влог оруулах гэсэн боловч Instagram дээр нэг тийм poll явуулаад 50% тийм гэсэн бахаар нь яа заавал энэ бичлэгийг хийх хэрэгтэй байна гэж бодоод энэ бичлэгийг хийсэн. Ямар нэгэн хэрэгтэй юм сурч авсан бол таалагдсан бол заавал лайк дараа, subscribe дараад хүмүүст одоо хуваалцаарай гэж хэлмээр байна. Хүмүүст хуваалцаад энэ зүйлүүдийг хийж эхлээрэй. Манайхаа ингээд ингээ гоё одоо гоё урайлаад тэгээд гоё би минийгаа дэмжээ тэгээд гоё хамтдаа хөгждөг гоё гэж хэлмээр. За дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баяр таа.